ямар байр суурьтай яаж зохицуул гэж бодож байна? Ер нь агуулга нь бол яг нөгөө утаа тамхи уламжлалт нөгөө нэг тамхины асуудал. Тэгээд дээрэс нь миний ойлгож байгаа хууль санаачлагчийн зүгээс энэ өсвөр насны залуучууд, хүүхдүүд тэр вейпийг төлхөө хэрэгжилж байна. Тэгээд тэрний хэрэглээг бас анзаарах хэрэгтэй гэдэг тийм байр суурьны үүднээс хуулийг санаачилсан болов уу гэж бодож байна. Тэгээд тэнцвэртэй хандах хэрэгтэй гэж та бодож байгаа юу? Ер нь бол тэгэхгүй шууд вейпийг хориод ч юм уу ингэвэл бас асуудал үүснэ шүү дээ. Цаана ямар санаа агуулгаж байгааг бол үнэхээр хэлж мэдэхгүй. Би зүгээр эрүүл мэндийн талаас нь бас олон өсвөрийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн бас санаа зовдөг нэг зөв байх. Огт хорихыг бол та дэмжихгүй байна. Хэлж мэдэхгүй байна. байгаа шүү дээ. Одоо цахилгаан тамхиг тэрнийг бол одоо ингээд шууд хорих гээд байгаа юм уу? Эсвэл одоо энэ хориулс нөхцөл байдал одоо хулаагаар орж ирж байгаа нөхцөл байдал үүсэж шүү дээ. Та яг ямар хандаасаа гэж үзэж байгаа хамгийн гол нь хууль. Гэхдээ ер нь бол вейпийг шууд хорих гээд байгаа асуудал бол байхгүй гэж бодож байна. Тамхиг би ч одоо олон удаа хэлжсэн тийм тамхи бол утаатай ч утаагүй ч вэ тийм ямар ч төрлийнхөө маш хортой тийм. Тэгвэл тэрэн дээр одоо бид нар үнэхээр сайн бодож нөгөө долоон хэмжиж нэг огтлохгүй болвол яг өөрөө чи асуудгаар контрабанд буюу одоо нууцаар оруулж ирэх тийм магадлал гарч ирнэ. Хуурамч тамхинууд орж ирнэ. Хямдхан тамхи авчирч эндээс авалж өөрөөр зарна тий. За тэгээд хид хідэн ер нь асуудал маш олон асуудлууд байгаа нэгдүгээрт. Хоёрдугаар вейпийн жутаа тамхины айл нь ард нь ерөөс олон улсын би практикийг ярьж байгаа шүү тий. Маш хүчтэй, маш мөнгөтэй, тэгээ маш чадaltaй баг ажиллаж идэх бүр. Тэрийг ингээд судалцдаг биш дэлхийд даяар тийм ээ улс даяар. Тэгээ хэдийгээр одоо эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүмүүс нь хортой одоо өвчлөл, эрсдэл, нас баралтыг тооцоолж гаргаад байгаа ч гэсэн тэдний хоолой тэрийгэ давж гарах магадлал бас зүйтэй байдаг. Би одоо Харвард эрдэм шинжилгээний судалгааны ажил хийж ах тэнд багшилж байхын явцад ч гэсэн энэ дэр биднэрт бүр тусгайлан тийм юу ордог байхгүй хөтөлбөр тэр нь юу вэ гэхээр чин зэрэг одоо нэг харьцангуй эрдэмтэд судлаач чинь өөрсдөө грант санхүүжилт их багтаахгүй олж ирж байгаа мөнгө тэр тамхины ч юм уу эсвэл том эмийн ч юм уу компаниуд ч маш хүчтэй багтаа учраас үнэхээр мөнгөөр зодддог. Тэгэхээр чи ямар ч эрүүл ухааныг давсан тийм мэдээлэлээр битүү хангаад нэг худлаа амиг хийж сонсохоор үнэн болдог үлээ тэргээр явагддаг. Тэгэхээр зүгээр яах вэ? Ажлын хэсгийн хувьд бол бид нар аль нь маш хортой гэдэг дээр хоёрдугаарт аль нэгэнд нь ямар ч давуу байдал олохгүйгээр гуравдугаарт яалтчгүй хэрэглээд ороод орцсон хүмүүст нь болохоор чин зэрэг аль болохоор тэрийг одоо гарах талаас нь юм туслах ийм стратеги бодлоготой байх хэвээр. Залуу жоохон хүмүүсийг шинээр аль нь огт оруулахгүй байх төр маш хатуу зогсох хэвээр. Ийм л 3 point. Үнэрийг шууд үнэрийн хамтын 21, живсний хамт гэж 21 гэдэг ийм байж байна. Энэ яг уу манай ажлын ахлагчийн одоо цуглуулсан мэдээлэл дата байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамтай ажиллаж байгаа, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй ажиллаж байгаа. За бусад одоо салбартай ажиллаж байхад энэ дээр одоо яагаад энийг хасгаар болж байгаа юм те. Эхлээд байхгүй жагаад яагаад оруулсан гэсэн юм дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэсэн байл. Тэгэхээр номжмиг гишүүнтэй шууд холбоотой асуусан тэр байна. Баярлалаа. Тэгэхээр энэ вейп буюу цахилгаан тамхи, та тамхи гэж юм хоёр тамхи байгаад байна. Тэгэхээр таны хувьд энэ дээр одоо татвар тогтоох эсвэл одоо цахилгаан тамхиг шууд хорих юм асуудал юу нэгдээд байгаа шиг байна. Та яг ямар байр суурьтай? За энэ тамхины хяналтын тухай хууль ингээд санаачлаад намжим гишүүн ахлаа явж байгаа. Энэ тамхины эсрэг ингээд хоёр төрөмс байгуулга ажиллаж байгаа. Нэг нь одоо эрүүл мэндийн яамны яраа, нэг нь жирийн одоо юутай ажиллаж байгаа. Тэгэхдээ энэ цахилгаан тамхи бол одоо Солонгос хятад 24 төрлийн өндөр амттай тамхиг үйлдвэрлээд өөрсдөө хоригдсон мөртлөө манаас оруулаад байдаг байхгүй. Тэгэхээр энийг бас зарим нь хоргоо тийм утаат тамхи гэдээ ярьж байна. Тэгэхээр энэ татварын асуудлыг бас их хурдаар хэлж байгаа шийдэх байх. Нөгөө талаар тэр одоо хүүхдүүд амжаад татж байгаа тамхи шүү дээ. Электрон тамхи. Тэрний юу нэггүй нөгөө тосон суурьтай зарим нөгөө сорхороо мэдэгдэхгүй амьсгалын замаар ороод уушиг нь хальбал тундаг. Тэгээд нөгөө аэрогематический барьер гэдэг шүү дээ. Уушиг нь жинхэнэ одоо цус хөшлөлтөрөгчөр байж агарын солилцоотой газар тэнд тунчаад тэгээд тэр нь шингэхгүй тэгээд хавдар өсгөдөг юу байна гэдэг шинжлэх ухааны зарим инженер тэгж тогтоож байгаа мэн эцэслэн тогтоогдох мөртлөө урьдчилсан одоо тийм шинжилгээ гарцсан байна. Тэгэхээр яхаарахгүй нэг одоо тийм сургуулийн хүүхдүүдийн дунд тийм донтолт бий болсон үед одоо хориглох зүйтэй гэж би миний хувийн бодол тийм байна.
Тэгэхдээ энэ тамхины асуудал дээр нэлээд ахгүй л одоо хавтгай болчлоо ер нь. Электрон тамхи, тэрний утаат тамхи, нөгөө талаар одоо янз бүр тамхи гэдэг янз бүрийн ярьж штэ. Тэр энийг одоо найрамчлалын улсын хурд дээр явах энэ дээр ажлын хэсэг ажиллаад номынчин гишүүнээр ахалс ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхдээ анагаахын шинжилгээний үндэсний их сургууль, бус эмчнэрийн холбоо энэ дээр бас ажиллаж байгаа. Шууд 20-оор чинь нөгөө нууцаар зарагдах, нөгөө хулгаагаар ууж ирэх байдал чинь нэмэгдэх юм шүү. Тэгтээ тэр хулгаагаар орж иж байгаа шүү дээ энэ ч одоо. Тэгтээ тэр одоо ингээд электрон тамхи хулгаагаар орж иж байгаа. Одоо ингээд Дотроо тогтоогоод утаат тамхи бол бүр хортой, бүр аюултай гэдэг нь бол тодорхой шүү дээ. Маш олон хүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр ижил тэнцвэртэй одоо тамхиг дээр үед одоо угааж яадаг байсан мэн. Хуучин биедэд тийм янз бүрийн тамхи байлаа шүү дээ. Одоо бол угаах юм байхгүй. Би Казахстаны тамхины хил дээр шивдэлсэн. Зүгээр нөгөө усны гуталтай пестицидын хормоор тэгж цацчихад тэгээд үлдээрээ шууд хэргэлдэж талж байдаг гэнэ. Тэгэхээр чинь бүр хортой байх хэвээр. тэнцвэртэй хандах боломж байгаа юу? Аль аль нь. Тэгэхдээ тэр юуг энэ эрүүл мэндийн байгууллагад судалгаа хийж байгаа улсууд ярьж байгаад аль нь хоргүй. Тэгээд зарим нэг халаадаг утаат тамхи шүү дээ. Тэр нь хор багтаагаа ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ никотины хэмжээтэй болоод таахгүй. Одоо зарагдж байгаа юучууд никотины хэмжээ 0.1 гэдэг яваад зарим нь бүр 6 10 хүртэл явж байгаа шүү дээ. Эдгээр чинь маш хортой. Тэгэхээр энийг чинь одоо найрамчлалын дээр энэ ажлын хэсэг бол анагаахын шинжилгээний эсвэл эрүүл мэндийн яамныхан нийгмийн эрүүл мэндийн хөрөлөнтэй хамтарч байгаад энийг одоо аль нь илүү хортой гэдгийг тогтоох багт. Тэгээ хурлаар хэлж шийдэх байх.